Канны наадмын дараа цахилгаан тасарсан байна. За энэ үйл ажиллагааг хорлон сүйтгэх үйл ажиллагаа байсан гэж эрх баригчид үзэж байгаа юм байна. За Канны наадам өндөрсний дараа буюу Бям гаригийн орой Ницца хотод цахилгаан тасарсан. За үүний улмаас 45 мянган орон сууц гэрэл цахилгаангүй байсан ийм нөхцөл байдал үүссэн байна. За улсын прокурорын газраас тухайн асуудалтай холбоотой мэдээлэл гаргахдаа Ницца хотын баруун хэсэгт орших Мөлийн дүүрэг цахилгаан трансформаторт гал гарсан. Ницца хотын дарга Стройси галыг бол зориудаар тавьсан байна. За манай улсад нөлөөлөх гэсэн энэхүү хорлонт үйл ажиллагааг бол бид нар хатуу зэмлэн буруу шаана гэж мэдгдсэн байна. Хотын дарга цааш нь хэлэхдээ ойрын өдрүүдэд хотын зүгээс цахилгааны трансформаторууд болон одоо бусад цахилгааны тоног төхөөрөмжүүд байрладаг газруудад хяналтаа бол чангатах нь хамгаалтаа нэмэгдүүлэн хэрэг явдлын талаар бол албан ёсоор шүүх болон холбогдох байгууллагуудад хүсэлтээ гаргана гэж мэдгдсэн байна. За мөн нэм гаргийн өглөө 6 цагийн орчимд бол уг цахилгааныг сэргээсэн байна. Мөн хөрш зэрэгэлдэх Сен-Лерон Дювар болон Канес Сюмер зэрэг хотуудад бол гэрэл цахилгаан тасарсан байна. За өмнөх өдөр нь Кан хот болон ойр орчмын бүс нутгуудад мөн цахилгаан тасарсан. Энэ үед бол 160 мянга орчим байшин барилга бол энэхүү цахилгаан тасалдсан үйл явдалд өртсөн хэрэг гарсан. За эрх баригчид бол үүнийг зориуд бас хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсны улмаас цахилгаан тасалдсан гэж үзэж байгаа юм байна. За энэ одоо цахилгааны тасалдсан хэрэг явдлын үеэр өндөр хүчлийн дэд станцыг бол шатаасан явдал гарсан байна. За айл болон далайн одоо нуруунд ойролцоо цахилгааны тулгуурыг бол хөрөөдөж гэмтээсэн асуудал гарсан. За хэдийгээр бол цахилгаан тасалдсан Канны наадмын үйл ажиллагаанд бол нөлөөлөөгүй. За яагаад вэ гэх юм бол Кан бие даасан эрчим хүчний ийм их усүртэй байсан учраас тухайн асуудлыг бол ямар нэгэн ёслолын наадамд бол нөлөө үзүүлэхгүйгээр зохицуулж чадсан. Гэсэн хэдий ч Ницца хот болон Канд одоо тог цахилгаан тасарсан явдал нь бол хоорондоо ямар нэгэн байдлаар холбоотой хорлон сүйтгэх үйл ажиллагаа байж болзошгүй гэж эрх баригчид үзэж байгаа юм байна.